Гийн дээд сайд булган туяатай за сайн тодтолтой дөрвөн хөтөлбөр яагаад зогссон учир шалтгаан нь юу байв энэ талаараас тодруулга авах гэж байна. Тэгэхээр өчигдрийн засгийн газрын ээлжид хуралдаанаар сайн хашаа, сайн оюутан, сайн хувьцаа, сайн малчин гэдэг энэ дөрвөн хөтөлбөрийг зогсоосон байгаа. Тэгэхээр тодорхой хуулийн заалтыг зөрчсөн гэдэг ерөнхий мэдээллийг өгсөн байгаа. За яг ямар хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн учраас зогсоох шийдвэрт хүрсэн юм байна. Тэгэхээр энд эдгээр дөрвөн сайн хөтөлбөрүүд бол Монгол Улсын 2016 оны төсөв батлагдсны дараагаар 2016 оны 2 дугаар сараас эхэж засгийн газрын тогтоолуудаар бол хэрэгжиж эхэлсэн. Жишээлбэл хамгийн ихэнд сайн малчин гэдэг хөтөлбөр бол 2016 оны 2 дугаар сард, за хамгийн сүүлд сайн хувьцаа гэдэг хөтөлбөр бол 2016 оны 6 дугаар сард засгийн газрын тогтоолоор хэрэгжиж эхэлсэн байж байгаа. Монгол Улсын төсвийн тухай хуулийн дагуу бол тухайн жилд өнөөдөр Монгол Улсын төсөвт учруулах энэ төсөл хөтөлбөрүүдийг бол төсөвт суулгаж өгөх хэрэгтэй байждаг. Эдгээр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн тулд засгийн газар бонд гаргаад аралжааны банкудаар өнөөдөр харилцаалж ийж энэ төсөл хөтөлбөрүүд бол хэрэгжсэн байж байгаа. Тэгээ энэ өнөөдөр төсвийн тухай хуулийн 4-5 заалтыг бол зөрчсөн байж байгаа. Тэгэхээр Монгол улс хэрвээ өнөөдөр төсөвтөө эдгээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэдэг заагаад өгсөн байж байгаа бол эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр одоо засгийн газраас бонд гаргах нь бол төсвийн тухай хуульд бол нийцсэн байж байгаа. Харамсалтай нь энэ төсөл хөтөлбөрүүд бол хэрэгжүүлэхийн засгийн газрын шийдвэрүүд бол бүгд улсын хурлаар төсөв батлагдсны дараагаар одоо батлагдаж хэрэгжиж эхэлсэн нь энэ хуулийн 4-5 заалтыг бол зөрчсөн байж байгаа. Иргэдийн дунд ялангуяа оюутнуудын дунд бол хүлээлт үүсчихсэн байна л да. Зээл аваад жилийн 5% хүүхдээ зээл аваад сурна гэж тооцоолсон байна. За шинэ засгийн газар энэ улсын хурлын хувьд бол энэ оюутан залуус малчтаа дэмжсэн цаашдаа ямар бодлого явуулахын яг хуулийн хүрээнд нийцсэн хүлээлт байгаа учраас боловсролын сан дээрэс нь малчны зээлийн хүүг бууруулах гэх мэтчлэн эдгээрийг бол өнөөдөр одоо төсвийн тодтолд бас харуулахаар бид нар бас ингээд судлаад явчихна. Сайн оюутан гэдэг хөтөлбөр хэдийгээр өнөөдөр хэрэгжихгүй гэж байгаа ч гэсэндээ боловсролын сан гэдэг яг одоо энэ хөтөлбөртөөр төстэй байдлаар өнөөдөр боловсролын яам дээр өнөөдөр бас энэ сан бий болгож энд одоо үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр өргөжүүлэхээр бас байж байгаа. Хөнгөлөлттэй одоо зээл аваад сурах боломжийг нээн гэж ойлгож болох уу? Тийм. Тэгэхээр оюутнууд маань өнөөдөр одоо өөрийнхөө боловсролыг дээшлүүлэхийн төлөө боловсрол сангаас өнөөдөр мөн одоо хөнгөлөлттэй зээл авч сурах нь боломж олцсон бас нэгнэ гэсэн. Одоо Монгол мал хөтөлбөр одоо тэтгэврийн насыг мөн наашин 5 жилээр татах малчтны тэтгэврийн насыг за дээрэс нэмээд ахмадын насны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах гэмтчлэн энэ төсөл хөтөлбөрүүдийг төсвийн тодтолд оруулах талаар өнөөдөр бид нар бас судалгаа хийгээд явж байна. Төсвийн тодтолд оруулах хэрнийг асуудал байна л да. Өнөөдөр улсын маань данс улаацсан байна гэж яриад байгаа. Эргээд эднэргээ санхүүжүүлэх их усрыг хаанаас гаргаж авах юм бэ? Ерөнхий сайд бас одоо үүрэг болгож ирсэн. Аль болохоор өнөөдөр татврын дарамтгүйгээр санхүүжилтийн өнөөдөр Монголын төсвийн санхүүг бүрдүүлэх тал дээр сангийн яам бас онцгойлон анхаарах хэрэгтэй байна гэдэг үүрэг даалгаврыг бас өгсөн байж байгаа. Мэдээж бид нэр олон улсын байгууллагуудтай бас нэлээд ярьж байна. Бидний энэ их усрыг хэрхэн яаж бүрдүүлэх вэ? Хөнгөлөлттэй зээл тусламж за дээрэс нь томоохон төсөл хөтөлбөрүүд бидний зүгээс өнөөдөр олон улсын байгууллагуудаас тавьж байгаа гол шаардлага гэх юм бол өнөөдөр та бүхэн баталсан улсын хурлаараа баталсан төсвийн тухай хуулийнхаа хүрээнд өөрийн удирдлагын хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаа явуулаач нэгдүгээр шүү дээ. Тийм биш байгаа тохиолдолд өнөөдөр Монгол улсын бидний зээлжих зэрэглэл одоо нэгж пунктаар сайжрах байгаа. Яг бол бид өөр өөрснийхөө баталсан хуулийн дагуу өөрөө өөрснөө явж чадахгүй байна. Тэгэхээр бид нар өнөөдөр Монгол улсыг одоо энэ өөр зээлнээсээ гарч чадхаар юм томоохон алхам хийж чадна гэж олон улсын байгууллагууд харахгүй байна. Санхүүжүүлэгчид харахгүй байна гэж бас ярьж байна. Тэгэхээр бид нэр эдгээр алхмуудыг бол зайлшгүй хийх хэрэгтэй. Өнөөдөр одоо бас одоо ерөнхий сайд засгийн газрын одоо үүрэг болгосны дагуу эдийн засгийн хямралаас гарах тусгай хөтөлбөрийг бас боловсруулж байна. Энэ тусгай хөтөлбөр батлагдсанаар Монгол одоо энэ төсвийн тодтгол дээр мөн энэ бас сууж өгнө гэсэн. Тэгэхээр бид нар орлогыг бас хэрхэн яаж нэмэгдүүлэх үү? Дээрээс нэмээд зарлагыг бас нэлээд танах асуудлууд ч гэсэн яригдчихэж байгаа. Өнгөрсөн одоо сангийн сайд чойж сүрэнгийн хийсэн мэдээлэл дээр бол зарлагыг танах талаар бол ярихгүй байна гэд мэдээж бид нар өнөөдөр зарлагыг ингэж танна гэдэг энэ одоо эцсийн шийдвэл өнөөдөр улсын хурлаар орж ий төсвийн тодтгол орж иж бол гарна. Манай яамнаас өнөөдөр одоо төвшүүлж байгаа төсвийн тодтголын одоо хувилбарууд дээр бол бид нар төрлөөрийн зарлыг төвчиж болох бүхий л зардлыг бид өнөөдөр бас одоо таниа тийм санал ширээ урсгал зардал бензин тос гэдэг мэдээж онцгой байдал одоо энэ эрүүл мэндийн салбар гэх мэтчлэн зайлшгүй өнөөдөр зардал гарах ёстой салбаруудыг бол бид нар бол мэдээж өргөжлүүлээ санхүүжүүлээд явах нь зөв ёсны асуудал.
Гэхдээ өнөөдөр Монгол улсын эдийн засаг ийм хүнд байна гэдэг талаар бодит мэдээллийг л хөрвүүлэхийг хичээж одоо Чойж улсын сайд бол энэ мэдээллийг хийсэн байж байгаа. Үзэгчтэй цагийн үр хөтөлбөртөө бид зочны цагтаа за сангийн дээд сайд Булган Туяатай ярилцлаа, хөтөлбөр үргэлжилж байна.